илүү хуваалцъя гэж бодож байна. Дэлхийд дахиндаа нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бага хурлаас гаргасан одоо дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан гэж судалгаа гаргасан байна 23 оны байдлаар. Тэгээд дэлхийд даяар 1.3 тэрлион доллар ингээ бүс нутгууд өрсөлдөөд ингээ хувааж авсан байна л да. За Монгол улсын хувьд 22 оны байдлаар 2.5 биллион доллар тэрбум долларыг татж чадсан юм байна. Тэгэхээр нэгсэндээ хөрөнгө оруулалт гэдгийг бид нар өрсөлдөөн гэж харах хэрэгтэй байна л да. Яг нөгөө Shark Tank-т бидний үзэх дуртай нэвтрүүлэгт төслүүдэд оруулж байгаатай адилхан одоо манай зүүн бүс маань хөрөнгө оруулагч нарын дунд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг санал болгох шаардлагатай болж байна. Тэгээд Монголын одоо Доржио цэцгээ Батагийн баг бол тэр Мексикийн уул уурхайн төсөлтэй, Вьетнамын тариалантай, Шинэ Зеландын мал аж ахуйтай өрсөлдөх учраас бид нар зөвхөн олон улсын хөрөнгө оруулалтыг бол бүр нэлээд өргөн хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Дээр нэмээд Монгол руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бас дахиад дотроо бүсүүд өрсөлдөн, баруун бүс нь авах юм уу, говийн бүс нь авах юм уу? Манай зүүн дээр нэмээд Монгол руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бас дахиад дотроо бүсүүд өрсөлдөн, баруун бүс нь авах юм уу, говийн бүс нь авах юм уу? Манай зүүн бүс яг юугаар ялгарх юм те? Тэгэхээр бид нар энэ дээр хөрөнгө оруулалтынхаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг маш сайн хийж энэ 120 их 80 төгрөгийг бол санхүүжүүлэх баха. Тэгээд за ингээл залууны хувьд бол ингээл зурагтаар ингээл олон мэдээ үзэж яхад ийм юм явж байна л та. За Монгол компани бүтээгээд Монгол хэрэглэгч нартаа өгөөд тэгээд төрөөс одоо Монгол хүмүүс хөрөнгө оруулалтаа хийгээд яг л нөгөө үгийг боёо, дуучин боёо, шүлгийг боёо гэдэг шиг бид нар яг л нөгөө нэг бүх юмаа л өөртөө хийх гээл ингээл сүүлийн 30 жил явлаа шүү дээ. Гэтэл энэ дээр нэг Франц айлын жишээ байна. Одоо орон олонныхын тавган дээр ийм даршилсан ногоо байна л та. Тэр хаанаас ирвэ гэсэн чинь Австрийн компани хөрсөн дээрээ тариад, Ромania гэдэг улсын тариаланчид очиж тариад, тэгээ Английн компани менежментийн хийнгүүтээ Америкийн хөрөнгө оруулалт орж ирээд, тэгээ Францын сүлжээ дэлгүүрүүдээр тараагдаад тухайн Франц айлын гэр бүлийн тавган дээр ингээд нөгөө даршилсан ногоо маань хүрээдчихэж байгаа. Тэнгүүд манай хувьд бол эсэргээрээ бид нар ингээд өмнө нь бүс нутагт одоо юу гэдэг аймагуудаараа хаваагдчихсан. Зөвхөн туяагийн одоо даршилсан ногоо дорнодын хэрэглэгч нартаа дорнд хүн тариад хүүхдүүд нь яагаад тэгээд нөгөө дорндынхын хэрэглэх байсан бол одоо төрөлжих юм байна. Өндөг хийдэг аймаг нь бол өндгөө хий, гурил хийх гэж байгаа аймаг нь бол гурилаа хий гэдгээр бид нар нэлээд ялгаатай давуу тал үүсгэж юм гэж харж байгаа. За би яг ажилдаг салбарынхаа хүрээнд авч үзэхээр олон улсад Монгол гэдэг одоо байгууллагын те улсын нэр хүнд юу нь яг ямар байгаа юм бэ? За энэ Хонконгийн тэр бомтон Ли, Английн одоо Смит те Японы Тамаки сан 3 хоорондоо ингэ суугаа ярьж ин л та. За энэ нэг улсаас зүүн бүсээс нэг ийм 3 аймаг нэгдээд ийм төсөл санаачилж байгаа юм байна. Энэ юу нь хэрвээ ийшээ хөрөнгө оруулалт хийх үгүй юу гэд хоорондоо ярьж ин. Тэгсэн чинь нэг нь наадуул чинь мөнгө аваа алга болчихдээ шүү. Стад юм ээ. Нөгөөтг нь гэсэн чи за уул уурхайн төсөл байвал бас яг уу Монгол улсад ажгүй баха сүүлийн жилүүдэд гайгүй гэдэг байгаа. Гэхдээ зүүн аймгийг бол мэдхгүй. Говийн бүс нь бол гайгүй яваад байгаа. Эсвэл одоо компани засаглал муутай штэ гэдэг байдлаар олон улс дахь нэр хүнд маань өөрөө нэлээд дутагдaltaй байгаад байна. Тэгэхээр бид нар нэр хүндээ өсгөхийн тулд зөвхөн уул уурхайн салбараа олон нийтэд таниулаад аялал жуулчлалын салбараа таниулахаас илүүтэйгээр энэ улсын чинь төв банкны бодлого нэг тогтвортой юм байна штэ. Авилгалын индекс нь буураад байгаа юм байна штэ. Засаглал их сайжраад байгаа юм байна штэ. Мал аж ахуй, үл хөдлөх хөрөнгө оруулагч нарыг татах тэр чиглэлийн мессежүүдээ амжилтын туршлагуудаа бид нар хуваалцаад соврлаар ийм контентууд бэлдээд өнөөдөр бас ярьж байна. Тийм байна. Ер нь бол юу санаа бол гадаад хөрөнгө оруулалт татахын тулд мэдээж хэрэг нэр хүндээ өсгөх маркетинг одоо нөгөө юм PR-ууд хийх шаардлагатай гэдэг.